тэ ярилцах кино нэвтрүүлгийн маань өнөөдрийн зочноор Цөмийн аюулгүй Монгол улсын төлөө үндэсний хөдөлгөөний тэргүүн Сэлэнг мөн Цөмийн хөдөлгөөний Монгол дахь ажлын хэсгийн гишүүн Минжурго оролцож байна. Тэгэхээр эрхэм хүндэтгэгчдээ бидний одоо ингээд үзүүлэх гэж байгаа кино бол Төнөр харанхуурын Өнгивөөс гэдэг баримтат кино байгаа. Анкала гэдэг. Энэ бол Финланд улсад хийгдэж байгаа Анкала ууланд хийгдэж байгаа Цөмийн хаягдлыг булшлах байгууламжийн тухай кино юм байна. Тэгээд энэ киноны учир явдал нь бол уг нь нэг их тийм үйл явдалтай киноч биш л дээ. Гэхдээ энийг хүн мэддэг олсралтай юм үзсэн, харсан, уншсан ард орныхоо төлөө, эх орныхоо төлөө гэдэг хүн үзэхэд тун их аимшигтай кино. Энэ киноны тухай бид нар ярилцахаар энэ Сэлэнгэгч мөн Минжургааг өрсөн байгаа. Тэгэхээр би нэг юм асуух гэсэн юм аа. Энэ киноны санаа бол ерөнхийдөө ийм байлаа л да. Энэ Анкала гэдэг байгууламжийг байгуулад дуусахад гадна талд нь нэг пайж тавих уугүй юу гэж байгаа. Нэр бичих уугүй юу гэдэг ганцхан асуулт байгаа энэ киноны. Тэгээд та бүхэн ч гэсэн энэ киног үзсэн байгаа. Тэгээд та бүхэн энэ асуудлыг яаж харж байна энэ киног? Тэгэхээр хамгийн гол нь энэ киног Танаа телевиз өнөөрөө ингэж сонгож гаргаж байгаа нь үнэхээр их баяртай байна. Яагаад гэвэл 7 сарын 27 маргааш бол Монголын Цөмийн энергийн газрын 50 жилийн ой болж байгаа. Энэ ойн өмнө Танаа телевиз энэ киног сонгож Монголынхаа үзэгчдэд үзүүлж байгаад баярлж байгаагаа илэрхийлж байна. Тэгэхээр энэ киноны үйл явдлын эцсийн төгсгөл бол саяхан таны хэлдэг шиг үнэхээр энэ байгууламжийн гадаа хаяг тавих уугүй юу гэсэн асуултыг тавьж байгаа. Тэгэхээр энэ киног бол мэрэгжлийн хүмүүс ялангуяа үзээд энэ киноны хийц, тийм ээ, тэр хиллэг одоо бүхэл юмыг бол үнэхээр их мэрэгжлийн өндөр түвшинд хийгдсэн ийм киноога баримтат кино байгаа. Тэгэхээр яагаад Цөмийн энергийн газрын 50 жилийн өмнө энийг гаргаж яах вэ гэхээр Монгол улсын засгийн газар 2009 оны 7 сарын 16-нд Цөмийн энергийн тухай хууль баталсан байгаа. Энэ Цөмийн энергийн тухай хуулиараа Монгол улсад цацраг идэвхтэй ашигт малтмал уран олборлох, урааныг боловсруулж түл шийх, боловсруулах үйлдвэр барих, цаашлаад Цөмийн энергийн Цөмийн цахилгаан станц, атомын цахилгаан станц Монгол улсад барих ийм асуудлыг одоо шийдвэрлэх үндсэн дээрээс Цөмийн энергийн тухай хуулийг баталж одоо энэ бодлого засгийн газрын бодлого шийдвэр болоод хуульчлагдаад ингэж явж байгаа. Тэгэхээр энэ 50 жилийн өмнө ер нь Цөмийн энергийн газар гэдэг газар юу хийдэг байгуулга юм бэ? Цөмийн энергийг ер нь хүн төрөлхтөнд юу үлдээдэг юм бэ? Бид одоо ирээдүйн хойчтой ямар өвийг өвлүүлж үлдээх нь вэ гэдэг энэ асуултыг л үндсэндээ энэ кино тавьж байгаа юм. Тэгэхээр энэ киноны хийц болон тэр хиллэг үзэгчдэд одоо хэлгэсэн санаа энэ бүхэн болоод үнэхээр агуу, үнэхээр мэрэгжлийн өндөр түвшинд хийгдсэн кино байгаа. Энэ бүхнийг бас манай үзэгчид үзээсэй, тийм ээ. Тэгээд энэ кино чухам юу өгүүлж гэнэ үү, юу хэлэх гэж гэнэ үү гэдгийг их одоо тухтай сууж одоо тэр цаг заваа гаргаж үзэх юм бол Монгол оронд өнөөдөр одоо уран олборлох гэж байна, уран ашиглах гэж байна, урааны боловсруулах үйлдвэр дөрвийг барих гэж байна, цаашлаад атомын цахилгаан станцтай болох гэж байна, мөн одоо атомын цахилгаан станцын хог хаягдлыг булшлах ийм байгууламж 3 газар барих га төлөвлөд байгаа. Энэ үед бид нар үнэхээр юу сонгож байна вэ гэдэг дээрээ бас нэг дүнэлт хийх ийм боломжийг олгож байгаа юм. Тэгэхээр үнэхээр одоо манай үзэгчтэй энийг анхааралтай сууж үзэж одоо эх орныхоо хувь заяа, үндэснийхээ аюулгүй байдал, тусгаар тогтнол, ирээдүйн хойч үеийн одоо бид нар үнэхээр юу өвлүүлэх гэж байна вэ? Үнэхээр одоо бид нар чи юу хийх гээд байна вэ гэдэг дээр нэг бодож үзээсэй гэж бодож байна. Минжурго одоо сая Сэлэнгэ хэллээ шүү дээ. 3 газар байгуулах гэж байна гэж те. Энийг одоо ингээд засгийн газар одоо үнэхээр батлаад гаргацсан юм уу? Яац юм? Та түрүүн нэг юм хэлж ийсэн. Энэ юу ямар юутай юм бэ? Тэгэхээр сүүлийн үед энэ интернетээр энэ хэвлэл мэдээллийн хэрэгслэр Монголын засгийн газар одоо Татан богдгийнхаа өмнө энэ Монголд цацраг идэвхтэй хадгалах байгууламжийг байгуулахаар ингээд төлөвлөгөөнд тусгаж байна гэдэг ийм яриа гараад нэлээд хэлэлцсэн л дээ. Гэтэл энэ
засгийн газрын зарим нөхдүүд тэр тийм байхгүй энэ бол худлаа гэд албан ёсоор бас хариу өгсөн мэдээлэл цацсан нийтийн мэдээлэл хэрэгслэр. Гэтэл би саяхан ингээд интернетээр тэр мэдээллүүдийг нагтлаад үзтэл тэр энэ төлөвлөгөөгөө авч хэлцэхдээ төсөлбөрээр авч үзэхдээ ил тодоор энд цөмийн хаягдлыг хадгалах байгууламж ярина гэж тавьсан байна. Оны холбогдох хөрөнгийн. Тэгээд жинхэнэ батлах дээр зэрэг энэ цөмийн хаягдлыг хадгалах байгууламж гэдгийнхаа нэрийг солиод одоо тэнд хэмжилт хийх ийм байгууламж ярина гэд ингээд алдагдсан байна. Эндээс юу харагдаж байгаа нөхөр зэрэг манай засгийн газар бол энэ үндсэндээ ард түмэндээ хотлоо хэлээд ард түмнээ маш их одоо урт хугацааны туршид аюулд оруулах ийм барилга байгууламжийг барих үйл ажиллагаагаа далдуур хүчээр явуулж байна гэдэг нь үндсэндээ нотлогдож байна л да. Тэгээд энэ тогтоол бол үндсэндээ 2012 оны 7 сарын 4-нд 223 гэдэг дугаартаагаар гарсан байлээ. Тэгээд энэ байдлаас харахад бид нар ямар ч байсан Монголд цөмийн хаягдлыг байгуулах, хадгалах байгууламж ярих нэ гэж ойлгодод байна. Тэгэхдээ тэр энэ байгууламжаа чухам юу гэж ойлгож байгаа юм болоо, ямар юм хийх гэж байгуулах гэж байгаа юм болоо гэдг нь биднэрт бас тодорхойгүй байна л да. Тэгвэл энэ гарах гэж байгаа кино бол энэ цөмийн хаягдлыг хадгалах байгууламж гэдэг чинь ямар байх хэвээр юм бэ гэдгийг маш тодорхой авч үзээд бас нэг тодорхой хугацаанд найдвартай байхаар хийх гэж оролдож байгаа. Энэ үйл ажиллагаагээд харуулж байгаа их чухал ажил бүгдэлтэй юм л да. Энийг манай засгийн газрынхан энэ киног үзээд юу хийх гэж байгаагаа бодоод энэ кинон дээр хичнээн арга ядаж хийж байгаа. Энийгээ тэгээд бүрэн шийдэж чадаагүй шүү дээ. Ард гадна талдаа одоо хаяг үлдээхгүй юу? Тэгтэл бид нэр одоо энд тэрийг ашиглах заавар мааврын гаргаад ингээд тавилаа гэхэд тэд нар тэр зааврын дагуу ашиглаж чадахгүй юу? Гэтэл тодорхой хугацааны дараа хүмүүсийн хэл яриа өөрчлөгддөг юм чинь одоо бидний энэ үлдээсэн зааврыг тэд нар ойлгодог хэвээрээ байх уугүй юу? Гэх мэтэр ийм хэцүү асуудлууд тэнд яригдж хөндөгдөж байгаа л да энэ канон дээр. Тэгээд энэ манай төрийн эрх барьж байгаа засгийн газрынхан их хурлын гишүүд маань энэ киног сонирхон үзээд бас нэг жаахан бодоосоо л гэж хүсэж байна. Тийм ээ. Тэр энэ кино бол үнэхээр одоо уран сайхны кино гэж би, баримтат кино гэж би, одоо таны мэдхүү кино гэсэн шидэл кино бий л дээ. Кино түүхүүд ерөнхийдөө бол их том штэ. Тэн дотроос аимшиг кино гэж юм биш үү? Гал вампир гэхэр гараад хүн сорогч марч гэж гараад байдаг шүү дээ. Яг тэ энэ удаа ихтэй нэг тэг шоу майк хэлнэ шүү дээ. Үүндээ бол кино юм чинь хүн үзэж идэхгүй сүнс хүмүүс одоо байдаг ч юм уу ч юм уу би хараач юм чинь. Гэхдээ энэ кино бол яг баримтан дээр тулгуурлаад яг Анкала гэдэг байгууламж байгуулж юм байл шүү дээ. Финландд. Тэ. Засгийн газрын зөвшөөрсөн, баталсан. Тэгээ тэрийг байгуулж байгаа юм байл. 20 хэдэн жил байгуулж байгаа юм байл шүү дээ. Тэгээд 20 хэдэн жил, 20 хэдэн жил байгуулна гэж байгаа. Тэгээд одоо байгуулсныхаа дараа тэр дотор хадгалъя гэж үзье л да тий. Тэгээд энэ чинь хадан уул юм байл ш. Мундаг том хадан уул юм байл. Гişнээ 100 м, гişнээ километрийн доор юм тий мэддэг. Тэгээд дараа нь бичгээ үлдээх үү юу гэдэг асуудал ганцхан асуудал байгаа. Тэгээд тэр айгүй олон хүмүүсээс ярилцлага авсан байлээ. Эрхэм мэдлэлтэнгуудаас. Тэгээд тэднээс үлдээ нэр бичих үлдээх үгүй юу бид нэр зөв юм хийж гинөө буруу юм хийж гинөө гэдгийг л өөрснөөч мэдхээ байсан бүр. Гэтэ яг хаа засгийн газар нь өөргөө өгсөн юм чинь тэгээд талын мөнгө нэ гэж байгаа юм чинь хийхээс өөр арга байхгүй байх л да тэднэрт. Өөрхий тэд нар бол хийдэг л ажлыг хийж байгаа. Гэхдээ энэ ямар үр дүнд өрөх вэ? Монгол орн ийм юм хүрнэ гэдэг бол аймаар. Энэ Анкалад барьж байгаа цөмийн хав хаягдлыг мөнхөд бошлох гэж ярьж байгаа шүү дээ. Мөнхөд бошлохын байгууламж бол 500 м-ийн гүнд тийм битүү хадан дунд баригдаж байгаа юм байгууламж байгаа. 20 дугаар зууны сүүлчээс эхэлж бариад 21 дугаар зуунд бүтэн бариад 22 дугаар зуунд дуусах
ийм байгууламж. Тэгэхээр энэ цөмийн хог хаягдлыг мөнхөд буршлах байгууламж гэж энийг нэрлэдэг байгаа. Яагаад гэвэл одоо ерөөсөө хүн төрөлхтөнд цөмийн эрчим хүчийг ашиглаад 50 гаруй жил болж байгаа. Энэ хугацаанд гарсан тэр олон мянган тонн цөмийн хаягдлыг бол одоо мөнхөд буршлах юм байгууламж хаана буршлах уу гэдэг эцсийн цэгээ хүн төрөлхтөн олж чадаагүй байгаа. Одоо ч юм энэ 50 гаруй жилийн хугацаанд хаана хадгалж яах нөхөр дандаа ийм төр байршуулах лагер баазуудад хадгалж байгаа. Далаад хайж ирсэн шүү дээ хэсэг. Далаад нэг хэсэг хайсан. Одоо тэгээд Францын цөмийн хаягдлыг одоо манай хойно Сибирт авчирч хайж гэн тийм ээ. Энэ бол Новый Землэд хайж ирсэн. Тий, 50 юм уу 60 жилийн хугацаатаагаар ингэж гэрээ байгуулад тэгээд авчираад төр бошилчж байгаа. Тэгээд тэр 50 60 жил гэрээний хугацаа дуусахаар дахиад л одоо манай Монгол шиг жишээлбэл одоо Монголд барих гэж байгаа энэ 3 байгууламж бол одоо төр хадгалаад байгаа тэр төр хадгалсан хугацаанд дуусгах гээд байгаа бус орны хаягдлуудыг энэ Анкалагийн байгууламж бариад дуустал 22 дугаар 100 хүртэл одоо Монголд нэг хэсэг хугацаагаар хадгалж болох юм байна гэж ойлгохоор тийм байхгүй юу. Яагаад гэвэл эцсийн цэг байгуурч дуусаагүй шүү дээ. 22 дугаар дууссан. Эцсийн цэг гэд таны яриад байгаа тэр Анкала бол эцсийн цэг биш юм байгаа маа маш. Ягаад тэгэхээр кинонд хэлээд байгаа байхгүй энэ л эцсийн цэг биш ээ. Энийн цаана ахаад цэг байж битэх юм байна. Яг тэр ургааны ургуул нь хичнээн 100 сая жил явагдах нь ч мэддэхгүй байна. Мэддэг. Тийм болохоор эцсийн цэг нь байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр яг уу одоо хүн сэтгэл санаагаа хуурж байгаа шиг за 100 мянган жилийн Анкалад хадгалчих. Тэрнээс цаашиг одоо тэр дэлхийн нас гүйцэх ч юм уу үгүй ч юм уу тийм ээ. Хүн төрөлхтний нас гүйцэх ч юм уу үгүй ч юм уу яг үүндээ бол. Тэгэхээр одоо яг энэ эцсийн цэг нь бол ийм байна. Энд тэгэхээр бид нар одоо энэ кинон дээрээс хараад үзэгчид ойлгоно л да. Ямар их хэмжээний одоо том ажил явагдаж байна үү тэнд тийм ээ. Ямар их эрдэмтдийн хүч одоо оюун ухаанаар ямар их эдийн засгийн хүчин өндөр хүчин чадлаар тэр байгууламжийг барьж байна уу тийм ээ. Тэгэхээр өнөөдөр Монголд тийм хүчин чадал байна уу? Хэрвээ өнөөдөр Монгол улс урааны боловсруулах үйлдвэр 4-ийг барьчих юм бол тэр боловсруулах үйлдвэрт ажиллах нэгч боловсон хүчин байхгүй байгаа. Тэрийг хаанаас авчрах уу? Өмнөд төршөөс авчрах уу? Өөр аль нэгэн орноос авчрах уу тийм ээ. Гэтэл нөгөө сайлаа бэлтгэхээр саваа бэлтгэдэг шиг боловсон хүчнээ бэлдээгүй эдийн засгийн ямар ч чадамж байхгүй энэ тохиолдолд бид нар өөр дөрөө юу авчираад байгаа юм бэ гэсэн асуулт өөрөө ирэхгүй төрж байгаа. Тэгэхээр хэрвээ үнэхээр одоо манай төр засагт гарч байгаа өнөөдөр энэ гараад байгаа энэ хүмүүс их оронч болвол тэд ирээдүгөө боддог бол тэд өөр хүүхдтэй хайртай болвол энэ асуудлыг дахиж авч үзээсэй гэж бид нар хүсэж байгаа. Яагаад гэвэл хүн төрлөختөнд нэгэнт шийдэж чадахгүй байгаа асуудлыг 2.7 сая хүнтэй ийм жижиг эдийн засагтай ийм цөөхөн боловсон хүчинтэй Монгол улс шийдэж чадахгүй гэдгээ мэдсээр үжиж яагаад бусдын аюулыг өөрийн нутаг дэвсгэр дээр авчирж байгаа юм бэ гэдэг асуудал гарч ирнэ дээ тийм ээ. Тий. Энд л одоо бүгдээрээ хариулт олъё. Энэний асуудлыг шийдэе л гэж бид бүхэн одоо өнгөрсөн жилээс хойш энэ асуудлыг их олон удаа ярьж байгаа л да. Түрүүн Минжурга хэллээ шүү дээ 2012 оны 12 сарын хэдэнд юу тогтоод гарцсан гэсэн бэ? 7 сарын 4-нд 223 тоод 7 сарын 4-нд сонгуулийн дараа юм байна шүү дээ тий. Сонгуулийн дараа. Тэгэхээр энэ нөхдүүд одоо шинэ энэ засгийн газар гэдэг чинь одоо шинэ засгийн газар биш хуучин засгийн газар юм. Хуучин засгийн газар ажиллаа өгөхөөс өмнө энэ тогтоолыг гаргасан байна. Тэгэхдээ тий 5 сарын 17-нд энэ төслийг оруулсан байл л дээ. Тэгэхдээ энэ дээр бол тэр төсөл дээр бол яг цөмийн хог хаягдлыг буршлах хадгалах, боловсруулах байгууламж гэж бичсэн байгаа. Тэгтэл яг тогтоолоо гаргахаараа бол нэрийг өөрчилсөн байгаа. Ерөөсөө цөмийн бизнес, цөмийн лобби гэдэг бол дандаа арга зал, дандаа нууц явагддаг. Тэгэхээр энэ бас л Монгол оронд бас л нууц явагдаж байгаа. Бас л нэг хуурм мэхэлт, ард түмнийг л одоо хуурм мэхэлж байгаа л бүр яруу тод жишээ биш үү тийм ээ. Нэгэсэндээ явах гэж байгаа засгийн газар бол эргэж байгаа засгийн газартаа нэг том асуудал тавьчаал за нөхдүүд минь хийгээрээгээд хайчаад явж байгаа юм биш үү? Өөрснөө бол хусмаа авчаад юу лээ сүүгээ авчаад хусмаа биднэрт засгийн газар дараагийн засгийн газар өгч байгаа биш үү? Одоо энэ явж байгаа засгийн газараа нөгөө аян замын хүнээр ачаа бүү татуулж өгөөд шүү тийм ээ. Тэгэхээр энэ явж байгаа улсууд явахынхаа өмнө бас маш амар том аимшигтэй өвийг дараагийн засгийн газартаа үлдээж байгаа. Дараагийн засгийн газартаач төдийгүй ерөөсөө Монгол улсынхаа үндэсний эрх ашигаас урвсан. Ийм л асуудал хийж байгаа. Ерөөсөө өнгөрсөн 4 жилд хийсэн хамгийн аимшигтай одоо оюутлогоо 5-7 гэрээг бид нэр Монголын ард түмний эрх ашигаас урвсан гэрээ гэж үзэж байгаа шүү дээ. Тэгвэл энүүн шиг одоо урвсан ийм уралт гэж
Би бол хувьд өөр байхгүй л гэж боддог. За яг оюутлаа 5-7 гэрээ засч болно тийм ээ. Цөмийн хог хаягдлын аюулыг яаж засах вэ? Өнөөдөр хүндрэлтэн тэрийг шийдэг шүү дээ. Японы засгийн газар Фукушимагийн атом станцаас гарсан тэр одоо хохирлыг барагдуулахад 40 жил, дооцхон 40 жил шаардлагатай байна гэж үзэж байна шүү дээ. Тэгэхээр би нэг ийм асуудал гараад байна л да. За энэ кинондор ингээд тэнцээ нэг хүн кинондор ярьж байгаа хүн хэлж байгаа шүү дээ. Нэг бичиг үлдээе гэдэг. Нэг нь болохоо бичиг үлдээхгүй гэдэг. Бүр мартчих гэж байгаа байхгүй. Тас нугаад бүглөөд тас нуучи. Гэт нөр бол шухдаг хүмүүс биш шүү дээ. Хаас агуул байсан үеийн үед л байсан шүү дээ. Тэгээд тэд чинь ухаад гаргаад ирэх шүү дээ. Яах вэ? Тэр ухаж байгаа хүмүүс чинь биднээс тэ мундаг хүмүүс байх уу нэг. Өгөөд бүр муу хүмүүс ухаад гаргаад ирэх юм бол дараагийн үе маань бүр амар юм болно. Нэг юм асуудал байгаа байхгүй. Тэгэхээр нэг тэндээс нэг юм асуудал гараад байдаг л дээ. Кинонд үзэж яхад үнэхээр бидний дараа ингээд одоо хүн төрлөختөн сүнлөө гэж үзэхэд дараачийн хүн төрлөختөн хүн ч юм уу одоо юу ч юм гэдэг одоо гарахад тэр адилхан биднэртээ сэтгэж чадах уу гэдэг асуудал байгаа байхгүй. Харин тийм. Тэгэхээр зэрэг энэ хамгийн гол учир шалтгаан нь хүн төрлөختөн одоо үүсээд нэг 12,000 жил болсон юм одоо гэсэн нэг тайм байгаа шүү дээ. Тэгээд энэтхэг биш юу Египт хичнээн өндөр соёлтой том гүрэн байв. Тэр маань үндсэндээ нэг 10,000 хүрэхгүй жилийн өмнө л тийм хүчрхэг өндөр соёлтой байсан байгаа. Тэгтэл энэ цөмийн хаягдлын орших энэ аюултай байх энэ хугацаа нь хэдэн 100,000 жил байгаа. Юу 10 тэр Египтийн сонсон тэр 10,000 жилийн өмнөх юу байх вэ те? Тэгтэл хичнээн ийм одоо хүн төрлөختний одоо доройдл мандалтай ийг дунд тэр чин аюулч нь цөмийн аюулч маань хэвээрэл байж байгаа юм байна шүү дээ. Тэгтэл энэ хооронд яг тэр нутаг дээр амьдарч байсан хүмүүсүүд тэр хэлээрээ ярих уугүй юу гэдэг асуудал. Одоо өөрөөр хэлбэл нэг 10,000 жилийн дараа болоход юу 100 жил хүрэхээс өмнө 100,000 жил хүрэхээс өмнө тэр аюултай объект маань Египтийн пирамид шиг бидэнд ойлгомжгүй юм болж хувирна шүү дээ. Тийм шүү дээ. Бид хан дээр байгаа бичгийг харахаар мэддэггүй, тааж уншиж чаддаггүй. Одоо үргэлж Египтийн хан дээр бичих юм уншиж чадахгүй байна шүү дээ. Энэ дээр гол аюул байгаа байхгүй юу? Богинохоо хугацаанд хүмүүсүүд ийм нийгэм дороотоод мандаад ингээд эрс өөрчлөгдөд хувираад байхад нөгөө хортой хүчин зүйл маань цөмийн одоо болш маань хичнээн 100,000 жилээр байж л байдаг. Тэр одоо удахаараа зэрэг нөгөөх хойч үе маань өөрчлөгдсөн хүмүүс маань хэлн өөрчлөгдсөн. Шал ондоо. Ийм хүмүүс бол үнэхээр тэрийг аюултай юм уу, ховор юм уу, иддэг юм уу, иддэг юм уу гэж асуулт гарч ирж чинь айгүй хэцүү шүү дээ. Эрдэнэс юм уу? Учир нь болохгүй. Тэгэл шохорхоод ямар нэгэн байдлаар хөндөх аюул байгаа байхгүй юу? Тэгэхээр тэрээс яаж сэргийлэх үү? Ортоос хажчвал аюултай юу гэмтийн шийдэггүй асуудлууд ирээдүйнхээ нэг шийдэггүй одоо наадталт нь энийг хийнэ гэдэг бол их том асуудал байна. Тэгээд энэ их би бол энэ киног үзээд амин шин кино үзснээс илүү их айш. Би ерөнхийдөө бол явахтай киноны хүн болохоор би киног мэднэ л дээ. Яаж хийдэг вэ? Өөрс нэг айдагчгүй байдаг. Амин шин кино үзээд тиймэрхүү эффект ашигласан байна гэдэг өөрөөх киноны хадлаас бодоод ингээд сууж яадаг байхгүй. Тэгэхээр энэ киног үзэхэд ерөнхийдөө бол нурны хөлс дааж илээ шүү. Тэгэл дааж үнэхээр ингээд сүүл ингээд орой очиад бодлоход ч гэсэн нэр үнэхээр ямар аймаар юм бэ? Явахтай нэг байгалийн юу байдаг штэ. Хүний инстинкт айдсын инстинкт тэр яг бий болгож эхэлж байгаа байхгүй надаа. Хүн ингээд алт угаахад ингээд байгаль бохирддог, ус мос бохирддог гэдэг тийм л дээ. Тэгт ингээд 10 км ингээд ус чинь ингээд урсаад өөрөө твэршээд ингээд явдаг л да. 10-20 км яваад твэршдэг. Тэгт яг нь юу хаяагүй шүү дээ. Химийн бод хаяагүй. Тэгэл химийн бод цайлаач байсан тэр твэрлж болдог. Бас химийн ургуулаар янзлж болдог шүү дээ. Бас нэг. Тэгэхэд энэ бол тийм биш болчиход байгаа байхгүй. Үеийн үед одоо нэгсдэ хүний ген байх юм бол хүн байх юм бол тэр байдаг.
тийм амар юмыг одоо бид нар Монголдо хийнэ гэдэг бол айт мэдхгүй. Би нэг ингээд сонсчоод кино үзчихээ дараа Монголд ийм хийх гэж байгаа гэдээ сонсоод 54 тэрбум тавьсан гэлээ бас нэг юм бас тоомоо тавьсан байлээ шүү бид нар чинь бас нэг. Тэгэхээр би бодож ирсэн. За энэ улсууд ерөнхийдөө бол Монгол улсыг бол ерөнхийдөө бол үгүй болгож үр удмын устгах зорилттой хийж ирэж бодож байгаа. Тэгэхээр би бол тэр яг энэ асуудлыг санаачлаад хийгээд байгаа улсуудыг одоо энэ яг анхан санаачилсан улсууд нь бол энэний аюулыг мэдж байгаа л да. Энийг хүлээн зөвшөөрөд байгаа манай засгийн газрын гишүүд ч юм уу одоо зарим нэг энэ бизнес тутгалдаад байгаа энэ улс төр бизнесийн бүлгэлийн нэг цөөхөн хүн ба. Тэр хүмүүс бол энэ аюулыг мэдэхгүй байна гэж бодоод байгаа. Нөгөө тэнгийн дотор амгалан гэж өгööдөг шүү дээ тийм ээ. Мэдэхгүй болохоор ингэж хийгээд байх шиг байгаа. Үнэхээр мэддэг байсан бол за энийг чи болиа бусдаараа л оролдъё гэж эхлэх байх л та. Тэгэхээр ер нь бол бид нар ч одоо урана одоо туршилтын маягаар олборлоод эхэлчихээд байгаа шүү дээ Арева компани. Энэ Аревагийн тухай би 2 3 кино баримт кино орчууд. Юус сайн юм авчираагүй компани. Тий, Арева чи их муу нэртэй компани ер нь дэлхийд дахин муу. Тэрийг авчирч идэг манайд. Тий. Тэгээд хамгийн гол нь ураныг боловсруулах явцад гарч байгаа тэр хаягдл ураныг ядуурсан уран гэж нэрлэж байгаа юм л да. Ер нь ураныг боловсруулах түл шийх тэр технологи, цөмийн зэвсэг үйлдвэрлэх технологи хоёр бол яг нэг ижил явагддаг гэж байгаа. Тэгээд гарсан ураныг боловсруулах явцад гарч байгаа тэр хаягдл тэр ядуурсан ураны одоо аюулгүй болох хугацаа гэтэл 1.4 тэрбум жил байгаа. Тэгэхээр энийг бол дэлхийн нас үнэхээр 1.4 тэрбум жил дэлхий байх юм уугүй юу? Манай дэлхий гэдэг энэ цэнхэр гарыг үнэхээр байх юм уугүй юу гэдэг асуудал хин ч мэдэхгүй шүү дээ өнөөдөр тийм ээ. Тэгэхээр ямар аюултай болох нь вэ? Аюултай идвэ гэдэг нь ойлгомжтой. Тэгэхээр ийм их аюулыг Монгол орнд бид нар ч уран ашиглахгүйгээр одоо Монгол гэдэг үндэстэн бий болсон цагаас хойш өнөөдөр хүртэл амьдрал ирлээ шүү дээ тийм ээ. Тэгээ ийм цөөхөн ард түмэн тэр уран гэдэг аюултай юмд гар хүрэх хэрэг байгаа мөгүй юу? Бид нэр тэртээ тэргүй одоо 2.7 сая хүн 27 сая хүртлээ ч юм уу 270 сая хүртэл энэ хугацаанд Монгол гэсэн үндэстнийг тэжээгээд явах ийм их асар их баялгийг одоо өвөг дээдсээс ч юм уу бурхнаас бидэнд үлдээсэн байна. Энэ баялгаа ашиглаад явах бүрэн хангалттай нөөц байна. Ураныг бити оролдооч. Одоо сэргийгт хэрчим хүчийг өнөөдөр хэвлэл мэдээлэлээр ярьдаг л да асар их өндөр үнэтэй гэж. Өнөөдөр үнэтэй болохоос мархад одоо энэ ч үгүй шүү дээ. Ямар ч хог хаягдл гарахгүй шүү дээ. Одоо нар салхины эрчим хүчийг ашигладаг гэхэд ямар ч хог хаягдл гарахгүй. Тэгэхээр өшөөр илүү одоо өнөөдрийн ашиглаж байгаа энэ сэргийгт хэрчим хүчийг ашиглаж байгаа өнөөгийн технологиос илүү өндөр түвшний технологи өшөө хямд төсрөө технологи гаргаж ирэх ийм боломж, ийм оюуны потенциал технологийн одоо төвшин нэгэн төхөн төрлөختөн хүрсэн байгаа. Тэгэхээр энэ л одоо бүх анхаарлаа чиглүүлээсэй гэж боддог. Ер нь дэлхийн даяар одоо Фукушимагийн ослын дараагаар цөмийн эрчим хүчгүй дэлхийн ертөнцийн төлөө гэсэн дэлхийн даяар маш том давалгаа үүсчихэд байгаа шүү дээ тийм ээ. Энэнд бас Монголын одоо ногоонтнууд энэ цөмийн энерги эсрэг байдаг хүмүүс бүгдээр нэгдэж орсон байдаг. Тэгээд бид нэр одоо сая тэрний хэм бас нэг үйл ажиллагааны нэг хэсэг болгож тэр ОИ атомын станцыг дахиж ашиглуулсныг эсэргүүцэж Японы элчин сайдад албан цагтл хөргүүлсэн байгаа. Тий. Сая саний хэлснээр одоо сэргийгт эрчим хүч гэдэг одоо маргадар эрхэм өдөртөгчтэй маргадар 4 дахь хувьсгал бөгөөд гэдэг бас нэг баримт кино гарна. Энэгээр юу хэлж яах нэхэр сэргийгт эрчим хүчний тухай ярьж байгаа. Нар байна, салхи байна. Ямар ч проблем байхгүй. Хинт ч ямар ч хор хошуулахгүй ажиллаа л гэдэг. Гол нь юу вэ гэхээр өнөөдөр өртөг өндөртэй гэж яриад байгаа. Гэхдээ энэ өнөөдрийн өртөг бол маргадрынхтай харьцуулаад үзэх юм бол хямдхан болж байгаа байхгүй. Өнөөдрийн хямдхан гэж ярьж байгаа цөмийн юм бол маргадар ямар үр дүнтэй вэ? Ийм аюултай тий хэдэн 100 мянган. Тийм бас магадгүй бас тийм 4 дахь хувьцаад баримт кино гарсан шүү хүмүүстээ та бүхэн үзээрэй. Тэгээд ярилцлага өргөжлүүлье. Тэгэхээр ийм багмаа. Би бас нэг киноны талаар их санаа зовоод юу хүмүүс үзээсэй гэдэг нь тий юу гэхээр Монголд одоо жишээлбэл энэ киног үзэх хүн одоо хэд байна? Яг үнэ хэлэхэд айгүй хэцүү байгаа байхгүй. Тэгэхээр би юу хэлэх гээд байна гэхээр одоо та бид нэр цөмийн эсрэг одоо хөдөлгөөн цөмгөө бай одоо эрчим хүчийг ашиглая, зөв ашиглая гэдэг юм одоо юу гэдэг ямар ч хэсэг цөмөнд дэвсэхгүй бай гэсэн өрөөнд доор бүгдээрээ нэгдээд байнга манай зэрэг зурагтаар
телевиз зинхэр дэлгэцээр үзэгчтэйгээ уулзаж ярьж санаа бодлоо одоо ярьж ивэл яасан юм бэ? Ийм нэг нэвтрүүлгийн сэдв одоо эрх мөнд үзэгчтэд тэр ингээ сая ингээд суугаад ярьж байсан чи үнэхээр болмоор юм шиг надад явчлаа. Ягаад тэгэхээр үнэхээр монголчууд бид нар нар салхи өчнөө байхад цаавал цөмийн төвчгөр явах гэсэн. Нэгдүгээр тэгээд энэний талаар бүгдээрээ төрийн бус байгууллага бүгдээрээ суугаад ярилцсан юм. Тэр хиний сүмийн энерги газар хүмүүсийн өрий ирэхгүй бол одоо яа их вэ? Тэгээд тэд ч бас нэг мөнгө авч байгаа албан тушаалтангууд болохоор ондоо байр суурьтай байдаг баг. Гэхдээ л бид нар ард түмнийг ард иргэдээ цөмийн эсрэг одоо хөдөлгөөнд нэгтгэж ямар ч байсан Монгол улсаа цөмийн дэвсэггүй, өгөө цөмийн хаягдлахгүй, одоо цөмийн ураангүй гэх юм одоо юу гэх ямар ч байсан гэсэн ийм муухай юмгууд болгохын төлөө би ажилламаар байна. Бүгдээр хамтарч ажиллая. Юу хэр зэрэг энэ канон дээр одоо яригдж байгаа энэ сэдвийг энэ онцгой аимшигтай гэж тодорхойлоод байгаа энэ дэлхийн ард түмнүүд үзэж чад аимшигт онцгой аимшигтай сэдв байна гэдэг. Би бол энэ Монголд бий болж эхэлж байгаа энэ нөхцөл байдал бол энэ канон дээрхээс илүү аимшигтай ийм нөхцөл байдал одоо үүсч эхлээд байна гэж хэлмээр байгаа. Юу вэ гэвэл одоо тэр хүмүүсүүд чинь энэ цацраг идэвхтэй хаягдл гэдэг юм. Энэ цацраг идэвх гэдэг юм ямар аюултай вэ гэдгийг өөрсдөө мэдж байна. Тэрнээс яаж хамгаалах ёстой юм бэ гэдгийг мэдж байна те. Тэрийн одоо тэр мэдлэгээ тэр үр саддаа өвлүүлэх ийм одоо мэдээллийн сан бий болцсон байж идэг юм байна. Тэрийг зохицуулдаг эрх зүйн актууд нь байж идэг. Ингээд тэд нар бол үндсэндээ бүрэн шийдэж чадаагүй байгаа боловч биднээс арай дээр тэрийг аюултай гэдгийг ойлгоод байна. Тэгтэл Монголд бол энийг аюултай гэдгийг ойлгож байгаа хүн ер нь ховор юм шиг. Энийг хийж байгаа хүмүүсүүд аюултай гэдгийг өөрсдөө ойлгохгүй байх шиг байна. Яагаад гэвэл тэр хүмүүсүүд Монголд цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх эрх зүйн орчин одоо бүрэн бий болцсон. Одоо энэ хөгжөхөд дахихад одоо бэлэн байна гэж яриад байгаа. Гэтэл үүний хэрэгтээ тэр цөмийн эрчим хүчний тухай ганц хууль юу юм бэ? Энэ юу ч шийдэхгүй байгаа байхгүй. Тэр цөмийн эрчим хүчний тухай, цөмийн хаягдлын тухай, цацраг идэвхтэй тэр үйлчлэлийн тухай, норм, хэмжээ тэрнтэй яаж харьцах тухай ийм хэмжээ тогтоосон баримтчгууд монгол хэл дээр огт байхгүй байна. Өөрөөр хэлбэл бид юу ч мэдэхгүй ээжээж аимшигтай юм хийхэд байгаа нь хамгийн аимшигтай байна. Тийм учраас Монголд энэ ажлыг хийх одоо тэр мэдээллийн суур бааз өөрөөр түрүүний ярьжсэн боловсон хүчин гэдэг юм огт байхгүй байна. Бэлэн бос байна. Ийм бэлэн бос байхад одоо тэр засгийн газар одоо 70 утгаар хэмжүүрийн лаборатори байгуулсан гэх мэтээр нөгөө цөмийн хаягдлынхаа байгууламжийг барих ийм үйл ажиллагаа явуулж эхэлж байгаа нь аимшигаас илүү аимшигтай л байна. Тэгэл энийгээ хүмүүсүүд тэр засгийнхан бодож үзээсэй дараа чинь тэр засгийнхан гэж хүсэж байна да. Яхаа сая бид нэг киноны тухай ярих хэрэгтэй гэсэн ерөнхийдөө төв зэсгэр бахан хандчихлаа шүү дээ. Яг иймэрхүү болцтой. Тэр бол яг. Тэгтээ бол бас сонсоход илүүдэх юм биш байх л да. Гэтэ би бол та нар ингээд та нар бол жоохон зөөлөн хэлээд байх шиг байна те. Тэд нар мэдэхгүй байх, өөр өөрсдөө ойлгохгүй байх юм шиг байна гэх мэт тийм яриад байх шиг байна. Би бол шууд хэлнэ. Тэд нар мэдж байгаа, мэдхээс сайн мэдж байгаа. Хоёрдугаар тэд нар айгүйх мөнгө авч байгаа. Ерөөсөө тийм болохоор тэд нар энийг хийж байгаа. Монголын ард түмнийг зожиослоод өв удмынхаа өв дээдсийн мань өгсөн юм золиослоод тийм хэдэн хар хэрэгтэй мөнгөний төлөө хийж байгаа. Би энийг сайн ойлгож байна. Би бол тэгд мэдрээд байна. Тийм болохоор тэр анхны хуулаад юуг нь хийсэн хүмүүс биш үү? Одоо жишээлбэл анхны гэрээ мэрээ байгуулсан хүмүүс гээл би тэрний цааталт нь ямар хүмүүс байгаа, тэрийг хин байд ингээд тэр биеийн ухаад бид нар ярмаар байгаа. Нийлэн далангуу нүүр харыг харуулж хагаад баримт байдаг юм бол одоо цаас масаар юу гэдэг баримт байдаг юм бол тэрийг харуулад ярих хэрэгтэй байна. Тэгэхгүй бол ард түмэн одоо бид нарыг яг үзэгчд бид нарыг хараад энэ хэдэн 3 юм одоо сайхан залж जैन даа ухааны юм ярина шүү дээ. Тийм биш ойлгомоор байна.
Тэгээ ирээдүйдээ цаашдаа бидний нэвтрүүлгийг авч явъя гэж та бүхнээр бодож байгаа бол ярилцж байгаа бол хүсэж байгаа бол энийг баримттайгаар шууд ярих хэрэгтэй. Би бол ингэж боддог л доо. Ерөөсөө энэ гадны хэвлэл мэдээллийг хараад байхад маш их тийм хилцүүлэг явдаг. Тэгэхээр цөмийн энергийн газар үнэхээр ард түмэн улс оронд аюултай юм хийгээгүй юм бол телевизийн камерын өмнө ирээд бидэнтэй зэрэгцэж суугаад мэтгэл зээч тийм ээ. Энийг одоо энэ уран ашиглах чи ямар одоо аюултай нь юу юм? Аюултай тал нь юу? Аюулгүй тал нь юу? Ямар ашигтай, ашиггүй тал нь юу юм гэдгийг ард түмэндээ хэлээч. Үнэхээр айгаагүй юм бол энэ үнэхээр аюулгүй юм бол тийм ээ. Цөмийн энергийн газрынхан ерөөс ийм яриа хэлсэн дуутахаар ирдгүү гэж телевизүүд ярьдаг юм билээ. Тэд үнэхээр аюултай аимшигтай юм хийж байгаа болохоор л өнөөдөр ирэхгүй байгаа юм. Маргааш эдгээр 50 жилийн ойг тэмдэглэх гэж байна тийм ээ. Тэгэхээр телевиз хэвлэл мэдээллийнхнийг дуудаад юу яах гэж байгаа юм бэ л дээ. Тийм семинар хийх гэж байгаа юм байлээ. Тэр семинараа одоо хэвлэл мэдээлэлээр ил тод хийгээч. Энийгээ ирж бид нартай сууж яриач. Мэргэжлийн хүмүүс ирж одоо энэ төрийн бас байгууллагынхантай хэвлэл мэдээллийнхэнтэй бүгдээрээ суугаад ярилцъя. Ард түмэндээ нэг ойлголт өгье тийм ээ. Ерөөсөө энэ үнэхээр аюултай юм аюулгүй юм уу? Аюулгүй үйл тэр баталгаагаа хэлээч тийм ээ. Тийм гэж л одоо урьж байна. Бүгдээрээ хамтдаа яри зөвхөн бид хэд ярих биш. Мэргэжлийн хүмүүс эрдэмтэд цуглаад бүгдээрээ хамтдаа олон нийтийн өмнө камерын өмнө бүгдээрээ ярилцъя гэж урьж байна. Ормоор. За тэгээд ерөнхийдөө бол бид нар ийм үр дүнд хүрэх шиг боллоо гэж өгөхөр их шимүүд үзэгчтэй. Одоо ингээд киногоо үзье. Тэрнээс гадна төрийн бус байгууллагууд бүгдээрээ нэгдээ. Тэгээд одоо бололцоотой бол манай телевизээр энэ нэвтрүүлгүүдийг ярилцлагуудыг хилцүүлгийг хий. Аль болохоор бүгдээрээ энэ нэвтрүүлэг чармай. Тэгээд ард түмэнд юм цөмийн хаягдл гэж юу байдгийг, цөмийн дэвсэг гэж юу байдгийг, уран гэж юу байдгийг гэдгийг хүргэе. Тэрний дараа ард түмэн өөрснөө шүүнүүд. Тийм болохоор эрхэм үнд үзэгчтэй та бүхэн тоглон сууж түнэр харанхур өнгийвөөс гэдэг баримт киног үзэж сонирхно уу? Баярлалаа.